Нэгдсэн эмнэлгийн мэдрэл өдрийн эмчилгээний тасгаас мэдээлж байна. Тус тасаг нь үйлчлүүлэгчийн хэрэгцээ хүлээлтэд нийцсэн, нотлогоонд суурилсан чанартай цогц тусламж үйлчилгээг төргийн шуурхай үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. За мэдрэл өдрийн эмчилгээний тасаг нь зөвлөх эмчнийг, тасаг эрхлэгч эмчнийг, ахлах сувилагч нэг, өдрийн эмчилгээний сувилагч нэг, ээлжийн дөрвөн сувилагч, тусах сувилагч нэг, өөрчлөгч 2 нийтдээ 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр мэдрэл өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. За мэдрэлийн тасаг нь болохоор хэвтэн эмчилүүлэг 25 ортой, өдрийн эмчилгээний 35 ортойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. За 2024 онд мэдрэл өдрийн эмчилгээний тасгаар нийтдээ 2400 өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол 2025 оны 11 сарын байдлаар нийтдээ 1700 өвчтөнд одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Мэдрэлийн тасагт тархины харвалтууд болон тархины судасны эмгэгүүд, тархины харвалтын үлдэц, уналт таталттай өвчтнүүд хэвтэн эмчилүүлдэг бол өдрийн эмчилгээнд хүнд болон хүндөвтөр өвчтнөөс бусад бүх оншийн бүлгээр өдрийн эмчилгээнд хамрагдаж эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтойгоор онцлог юм. Мэдрэл өдрийн эмчилгээний тасаг нь 35 ортой үйл ажиллагаа явуулж байна. Манай өдрийн эмчилгээний тасаг нь мэдрэлийн эмч нарын болон амбулаторийн эмч нарын илгээс эмчилүүлэгчдэд сулгуун тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өдөр дунджаар 15-аас 20 хүн ирж сулгуун тусламж үйлчилгээг хийлгэдэг. Та өдрийн эмчилгээг сонгосноор цаг заваа хэмнэж, өөртөө болон гэр бүл үр хүүхэдтэй цаг гаргах боломжтой бөгөөд тус эмчилгээний давуу тал нь цаг хэмнэсэн чирэгдэлгүй үйлчилгээ, иргэд олон нийтийн өргөнөөр хамрагдах, шаардлагагүй хэвтэлтийг бууруулах зэргээр өдрийн эмчилгээний олон талын давуу талыг бий болгосон тохиромжтой эмчилгээ юм. За сайн байцгаана уу, намайг Цэнгэлмаа гэдэг мэдрэл өдрийн эмчилгээний тасгийн ахлах сувилагчийн альбом тушаалд ажилладаг. Миний ажлын үндсэн чиглэл бол сулгуун тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах, эрсдлээс сэргийлэх, за шинэ залуу сувилагч нарыг сургах, дадлагжуулах үндсэн чиглэлтэйгээр ажилладаг. За миний ажлын нэг өдөр бол өглөө ирээд ээлжээ хүлээлцэн сувилагч нартайгаа тойрж ээлжээ хүлээлцэж өвчтнүүдэд хүлээлцээд дараагаар нь мэдрэлийн тасагт итгэхээр ирсэн болон мэдрэлийн эмч нарын өдрийн сторид нээж байгаа хүмүүсийн сторуудыг нээдэг. Энийхээ дараагаар эмч нарын бичсэн эмчилгээнийхээ төвөр захиалгыг хийн, эмчилгээндээ явж эмийн сангаас эмээ авчирна. Тэгээд эмийн орлого, зарлах, за сулгуун түүхийн бичилт, анхан шатны бичиг баримтны хөтөлбөртөндөө хяналт тавьдаг. За өдрийн ажил маань ерөнхийдөө иймэрхүү. Тэгээ бусад сургалт, хурал яриа эдгээр зүйлүүдэд оролцоод миний ажлын нэг өдөр юм байна. Тэгээд энэ атгцсан энэ гараа чинь дандаа эргүүлээд тавих журмаар ингээ багаар ингээд хөдөлгөөн хийж өгнө. Ингээд зөв тавьж өгөөд за тань дээр ингээд мөрийг хамгаалаад гарын өргөөд за тэгээд төвлжингийн сулж өгнө. Бид болохоор компьютер захин дээр энэ дээр болохоор одоо нөгөө хүмүүсийнхээ эмчилгээг ээлжин дээр гаргаад авчдаг. Өнөөдөр болохоор би өглөө ээлжээ аваад хүмүүсийнхээ эмчилгээг эрчимтээс эхэлж эмчилгээгээ хийчгээд одоо ингээд захимаа хийж байна. Захин болохоор ингээд нөгөө бидний бүх хийж байгаа ажил ингээд захин болсон учраас ингээд захимаа гаргадаг. Бид та бүхэнд нэгдсэн эмнэлгийн мэдрэл өдрийн эмчилгээний тасгийн үйл ажиллагаанаас танилцууллаа.